Бүгдд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Бүх хүндээ баярлалаа. Бүгд та бүхэнд үнэхээр баярлалаа. Цаг зав гаргасанд. За ойролцоогоор бараг 10 цагийн зүйл бол үтсэн байлаа. За тэгээд энэ удаад бүтлгүүтлийн талаар хэрхэн бүтлгүүтлийн хаан байх вэ гэдэг талаар ярихаар бэлтгэсэн байгаа. За тэгээд бүтлгүүтлийн талаар ерөнхийдөө нэг бүтлгүүл хүндээ гэл бид нар ерөнхийдөө бол ойлгодог. За бүтлгүүтлийн хаан байх 14 гэж хэлье. 1-10 дөрмийг тодорхойлъё. Бүтлгүүтлийн шалтгаан буюу бүтлгүүтлийн хаан байх нэгдүгээр дүрм цагийг үр ашиггүй өнгөрөх. Хоёрт нь бол ямар нэгэн зориггүй байх. Гуравт ур чадвар сул чадваргүй сул дорой. Дөрөвт нь байн гомдлдог. За тавд нь цагаа зохицуулж чаддаггүй байх. За 6-ад нь бусдыг шүүмжилдэг, их шүүмжлэгч. 7-ад нь зөвлөгөөг үл хэрэгсдэг хүн. Бусдын үгийг ерөөсөө сонсдоггүй хатууч ихтэй. За 8-д нь ямар нэгэн зүйлсийг тэмдэглэж авдаггүй хүн. За 9 нь болохоор үүргээ ерөөсөө ухамсарлаагүй хүн. За тэр нь юу вэ гэхээр өөрийн байр суурь, нөхцөл байдлаа дутуу, дулмиг тодорхойлсноос үүргээ олж хараагүй, мөн ухамсарлаагүй байх. За 10 дахь нь болохоор амжилтын талаар тис өөр буруу ойлголттой явж байдаг хүнийг хэлнэ гэж. За эдгээр 10 зүйл хэрвээ өөрчлөн байх юм бол та ер нь бүтлгүү тал руугаа байна шүү гэж бодох хэрэгтэй. За эхнээс нь 1-10 хүртэл жоохон санаа оноогоо хэдүүлээ солилцъя. За нэгдэн цагийг үр бүтээлгүй өнгөрөөнө гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр цаг гэдэг бол хүний амьдралын хувьд бол ер нь бол хүний амьдрал маш чухал зүйл. Мөнгийг бол олж болно гэж байгаа шүү дээ. Цагийг бол хизээж эргэж олж чадахгүй. Хүний амьдрал гэдэг чинь ер нь бол цагуудын нийлбэр, тухайн цагуудын нийлбэр. Тэр цагуудаа бид нар юунд зориулж чинь түүгээрээ бид нар өөрсдийнхөө амьдралыг л бүтээж чинь гэсэн. Тэр бүгдийн нийлбэр чинь бидний амьдрал. Тэгэхээр тухайн өөрт байгаа цагаа үр бүтээлгүй өнгөрөөгд байна гэдэг чинь тэр хүн юу ч бүтээх боломж байхгүй байна гэсэн. Ямар ч орлого зүтгэл юу ч байхгүй. Тэгэхээр цагийг үрдэг байхаас татгалзах их чухал. За үнэхээр бүтлгүй нэгэн байя гэх юм бол зүгээр өдөр болгон цагийг үрээл өдөр болгоныг нэг хөгжөөнтэй нэг тэгс хийгээд өнгөрөөгөө л яваад байхад бол хангалттай та бүтлгүй нэгэн болж чадна. За хоёр дахь ямар нэгэн зориггүй байх хүн гэдэг маань болохоор зорилгоо ерөөсө тодорхойлоогүй учраас хаашаа явахаа мэдэхгүй. Тэгэхээр юу хийх нь ойлгомжгүй. Яах нь ч тодорхойгүй учраас тэгэл урсгалаар явж идэг. За бас энэ байдал нь болохоор яах вэ? Гэвь зориггүй хүн бусдын үйл хэрэгт хүчин зүтгэх нэгэн болж таардаг. Нэг ясны за чи ажилгүй юм чинь чи тэрийг очиж хийж гэлдэ гэхээр ер нь бол хийдэг штэ хүн чинь нэр ядад яах вэ? Зүгээр ичсэн тэгээ хийчээ. Энийг ингээ хийчээ гэж бодно. Гэтэл энэ хүн бол нөгөө цагийн үр бүтээлгүй өнгөрөөдөг хүнээс дээр явдал дээр. Гэхдээ зориг байхгүй гэдэг хүн маань ямар нэгэн зориггүй юм чинь гол байхгүй. Гол лайн гэж ярьдаг штэ. Тэр нь байхгүй. Тэгэхээр тэгэл нэг төлөвтөл байж идэг. Тэр хүнээс юу хүлээх нь ойлгомжгүй. Тэр хүн ч өөрийнхөө амьдралд юу бүтээх нь тодорхойгүй. Энэ хүн амьдралынхаа эцсийн зэг дээр очихоор за нэг тэгэл энэ тэнд нэг хүмүүснийг туслахын туслаад тэгэл нэг өөрийн гэсэн талгайгүй тэгээд нэг өнгөрөөж иржтэй гэж бодох бах. За нэг иймэрхүү байдлаар бүтлгүүтж болох юм. За 3 дахь бүтлгүүтлийн хаан маань болохоор ур чадвар муутай өөрийнхөө хийж байгаа ажилдаа эсвэл албан тушаалдаа гэдэг ч юм ажлынхаа байрандаа за нэг арай халагдахаас наахаар байдаг. Тэгэл нэг дөнгөн нанган дүвжигнээд байж идэг. Арга цаагаад гэдэг юм уу да. За нэг тийм байдлыг бас хэлнэ. За энэ нь болохоор бас нэг бүтлгүй байх нэг шалтгаан. Өөрийгөө урагшлуулъя гэж бодохгүй байна. Тэр хүн сайжруулъя гэж бодохгүй байна. Ямар нэгэн зүтгэл бас арай дээш нь өөрийгөө дээш нь гаргах тийм боломжтой энэ хүн талга. За 4 дахь бүтлгүүтлийн дүрм нь болохоор байн гомдлдог. Тэгэл
яг гомдлоод байна гэхээр энэ хүнээс бас нэг харах юм нь бас юм хий гэсэн сэтэл бас байх шиг байгаа. Нэг юм нь санаа тавиад байгаа юм шиг тийм ээ. Тэгсэн хэрнээ яг хийдгүү тэгээд бүгдийнх нь буруу, бусдын буруу бол таардаг. Улс төр буруутай, орчин буруутай, нийгэм буруутай, дарга буруутай, цэрэг буруутай. За тэгээ эргэн тойрных нь буруутай. Тэр нь өөрөө бол ерөөсөө буруу байхгүй. За эсвэл миний амьдрал гэл хувь заяа нь буруутай юм шиг их олон юмд гомдлол яваад идэг. Гарцсан ахгүй. Бусдад л гомдлол эсвэл бусдаар хийлгүүлэх гээд байгаа ч юм уу. Нэг тийм би байх нь бол тэгээд бас нэг бүтлгүүтлийн хаан байх. Нэг дөрөв. За дараагийнх нь болохоор 5 дахь нь болохоор өөрийн цагаа зохицуулж чаддгүй. Нэг л завгүй хүн. Гэхдээ мэдээж өмнөх хүмүүсээс бол хайгуу дээр завгүй. Гэхдээ хичээгээд байна. Гэхдээ нөгөө цаг заваа буруу зүйлд зарцуулдаг. Зөв менежменттэй цагаа үр ашигтай зарцуулалт тал дээр бодол байхгүй. Өрн таран хийдэг л гэсэн ер нь бол өөрийнхөө энергич, өөрийнхөө цагийг хэрэгтэй хэрэгцээгүй заримдаа хэрэггүй юмыг ч гэсэн хөөцөлтөд яваад үрээд байх тийм магадaltaй. Ийм хүмүүс бас байгаа. За эдгээр хүмүүс нь болохоор яах вэ гэхээр цагаа үр ашигтай өнгөрөөхгүй, үр бүтээлтэй, зөв менежменттэй, зохицуулалттай өнгөрөөхгүй байгаа учраас тэр хүнээс гарч ирж байгаа бүтээмж нь бас их бага байна. За тэгэхээр нэг бүтлгүүтлийн хаан арай хаанаас жоох наахнаар юм уу? За нэг тийм. За дараагийн хаан дэвш нь болохоор бусдыг шүүмжлэгч. Бусдыг шүүмжилдэг хүн болохоор өөрөө хийдгүү яг өөрөө бол тухайн талбарт нь байхгүй хэрнээ бусдыг шүүмжлээд байдаг, суугаад байдаг. Тэр буруу, энэ буруу. Хин нэгэн болсон болоогүй юм хийж байгаа хүнийг шүүмжилдэг. Энэ шүүмжилдэг хүн хамгийн эрсдэлтэй зүйл харилцаа холбоог тасалдаг. Эргэн тойронд нь байх хүмүүсээс өөрийн нэлээд салгадаг, холдуулдаг. Тэгэхээр ямар альва нэг юм шүүмжлэхээ гэж бодож байгаа бол бүтээлч байвал тэр бүтээлчээр шүүмжлэхэд бодох цаг хугацаа тэгээ хэрхий яаж нөгөө хүний хийж байгаас арай илүү хийх үү энэ гэдгээр чинь тэр мэр зөвлөдөө гаргаж тавихын тулд цаг зав хөдөлмөр бүтээл орно доо. Тэгэхээр тэрийг хийх ихэнх улсууд хийхэд бас төвөгтэй байдаг учраас хэцүү байдаг учраас бүтээлчээр шүүмж хийх боломж бас их бага байдаг. Энэ бусдыг шүүмжлэх юм торнд хэрвээ та байгаа бол тэр дэмий шүүмжилж эргэн тойрныхноо ядаж болсон болоогүй юм хийх гэж бас сэтгэж байгаа улсуудыг унгааж яснаас хэрэгтэй юм гэсэн хэлээд өгье гэсэн байдлаар хандвал хэрэг үгүй бол тийм байдлаар ямар нэгэн нэмэр болох боломжгүй маа гэдэг юм хэлэх юм бол тэгэл шүүмжлээд авах шаардлагагүй штэ гэсэн байдлаар иймэрхүү байдлаар юм бол аяанда таны бусдад харилцаа сэргээд ирэх боломжтой. Дараагийн 7 дахь бүтлгүүтлийн хаан маань болохоор зөвлөгөөг үл хэрэгсдэг. За тэгэхээр ерөнхийдөө энэ 6-7 дахь хүмүүс болохоор чадвартай байх магадaltaй хүмүүс бол байна. Гэхдээ яагаад энэ бүтлгүүтэлд оруулж ийн вэ гэхээр яагаад бүтлгүүтлийн хаан гэдэг дээр энэ хүмүүсийг оруулаад байна вэ гэхээр уг нь бол чадаад байгаа юм чинь амжилттай хүндэл гэж хэлнэ зү. Гэхдээ яагаад гэхээр ямар ч юм ганцхан чадвараас чаддаг байгаад бол хангалттай бас байдаг. Тэгээ хүн олонний дунд бусдын дэмжлэгээр бусдаас сонсч ээж зөвлөгөөг хүлээж авч ээж хүн урагшлна. Тэгвэл өөрөө дүүрсэн 7 дахь энэ зөвлөгөөг бусдын зөвлөгөөг үл тоодог. Бусдаас үг сонсдоггүй хатууч ихтэй ийм улсууд тэгээ хизээ нэгэн цагт бол эргэшгүйгээр бол унж очих нь бол тодорхой. Магадгүй бусдын зөвлөгөөг үл тоогоод ялангуяа зөв зөвлөгөө штэ. Тэгээ яваад байгаа улсууд одоохондоо бол аятайхан болоод чадаад байна гэж бодож иж болох юм. Энд бол тийм яг эцсийн барайнд бол орох боломж бол маш бага. Хангалттай бүтлгүүт шалтгаан. За 8 дахь бүтлгүүтлийн хаан байх дүр нь болохоор ямар нэгэн тэмдэглэл ерөөсө хөтэлдэггүй. Хэлсэн
ярьсан зүйлийг уг нь сонсоод байдаг. Хүмүүсийн ярьж байгаа зүйлийг өөрийнхөө цагийг ингээд зохицууландаа ингэндээ бусдын шөмжийг ч гэсэн авчдаг. Цаг цаа зөв яа бас өөрийнхөө чадвараа дээшлүүлэх гээд бас үздэг. Хэрнээ тэрийгэ тэмдэглэж чаддгүй зүгээр санааныхаа мухартай хайчдаг. Тэ хаа нэгт нь хайчдаг. Тэгээд нөгөө санааныхаа мухартай хайцсан юм өөрт нь одоо наалтчихна гэж боддог. Эсвэл хизээ нэгэн цагт хэрэгжүүлнэ гэж боддог. Тэгэхээр ядад цаасан дээр үгэн үсгэн байдлаар тэмдэглэж буулгаагүй зүйл бүтэх боломж ерөөсөө байхгүй. За тэгээ дээрэс нь нөгөө санааны мухардах юм нь мартагдаад тэр үтгийг хэл мартагдаад алга болчдөг. За тэгэхээр энэ хүн бол ийм бүтлгүүтэлтэй байх бүтлгүүтэх бас нэг ийм нөхцөл нь бол бүрдсэн хүн байна гэсэн үг. Бүтлгүүтлийн хаан байх нь. За дараагийн хоёр зөвлөл маань болохоор үүргээ нисдэх зөвлөл маань болохоор дөрөв нь үүргээ үл ухамсарладаг. Ухамсарлсан нэгэн. Тэр үүргээ сайн тэр ухамсарлаагүй ялангуяа эсвэл үүргээ буруу ухамсарлцсан. Эсвэл одоо жишээл хамт олон дотор л ихэд хамт олонны нэг гишүүн байдлаа адилхан гишүүнээ үл тоогдох ч юм уу тийм байр суурийг буруу болгоод эсвэл өөрөө даргалаад яваад байдаг. Бас тийм хүмүүс бас байна. Эсвэл ажлын байран дээр их мундаг месцтэй байжгаад гэр орондоо очиод бас тийм байдлаар харьцах гээд ээж автаа яриа ч юм уу эсвэл хийж үрхээд ч юм уу тийм бас тэгээд ч юм уу холь солиод бас яваад байдаг болсоо бас байна гэх мэт. Тэр эдгээр улсууд болохоор бас нэг тийм зөв нөгөө сенсээр сайн тохируулж чадахгүй байгаа юм хүмүүс. Тэгэхээр үүргээ маш сайтар ухамсарлах хэрэгтэй. Байр сууриа зөвөр тодорхойлох хэрэгтэй. Хэрвээ их хүн бол их хүнийхээ тий ээжийнхээ үрийг гүйцэтгэх хэрэгтэй, эхнэрийнхээ үрийг гүйцэтгэх хэрэгтэй. Тий эцэг хүн бол эцэг хүн байх үрийг гүйцэтгэх хэрэгтэй. Айл гэрийн тэр ноён нуруу тий нөхрийн үрийг гүйцэтгэх хэрэгтэй. Гэх мэт эдгээр зүйлсүүдээ сайн бодож явах. Тий тэгэхээр байр сууриа айгуу зөв тодорхойлох айгуу чухал байна. За дараагийн 10 дахь бүтлгүүтлийн хаан байх нэг дүр нь болохоор амжилтын талаар маш буруу ойлголттой явждаг. Амжилт гэдэг болохоор зүгээр өтөр түргэн өнөө маргаашийн хооронд болчих юм шиг. За тэгэхэд нөгөөт нь болохгүй бүтэхгүй болохоор сэтгэл санаагаар унаад байдаг. Тэгээ яа гэхээр амжилтыг зөвхөн нөгөө нүд ирэмхийн зур тийм үү те алуу уруулахын төдийд би болно гэж боддог. Ийм бас буруу тодорхойлолттой хүн гэж бодож байна. За тэгэхээр энэ бүтлгүүтлийн хаан байх 10 дахь дүрэн болохоор энэ байх нэ. Хэрвээ ямар нэг юм зүйл буруу болчих юм бол нөгөө гомдолдог ч юм уу тийм эсвэл шүүмжлдэг ч юм уу эсвэл зөвлөгөө өгөх хэрэгсээ хэн нэгэн буруу зөвлөсөн учраас гэдэг ч юм уу байдлаас их олон зүйл рүү өөр зүйл рүү хальтраад дараагийнхаа бүтлгүүтлийн хаан байх тийм нөгөө урал руу орох боломжтой болно. За тэгэхээр эдгээр бүх зүйлсүүдийг сайн бодолцож тийм бүтлгүүтэхгүй байх талаар дороо тунгаах хэрэгтэй. Тэгээ байх нь за хэрвээ эдгээр шинжүүдээс өөр чинь байгаа бол айлхаар баг багаар татгалзах их чухал юм болов. За тэгэхэд энэ хүртэл сонсон баярлалаа. Дараагийн подкаст хүртэл баяртай. Нэг юм subscribe бүртгүүлээрэй манайхан. За баяртай.